Хөл бөмбөгчин Сон Мин Хёны амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим болон бусад амжилтаас нь бичиж өгнө үү гэхэд Сон Мин Хён нь Солонгосын алдарт хөл бөмбөгчин бөгөөд Тоттенхэм Хотспур багийн ахлагч мөн Солонгосын шигшээ багийн ахлагч юм. Түүний амьдралын зарчим хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр нь өсөж яваа хүүхэд залуучуудад үзүүлэх нөлөөний талаар дараах мэдээллийг хүргэж байна. Сон Мин Хён бага наснаасаа эхлэн хөл бөмбөгийн спортод амжилт гаргахын тулд олон бэрхшээлийг даван туулсан. Түүний аав ахтайгаа хамтран Чунчон хотод хөл бөмбөгийн ахтайн байгуулж өсөж яваа хүүхдүүдэд хөл бөмбөгийн боловсрол олгох зорилготой ажилладаг. Энэ академийн ихэнх зардлыг тэр өөрөө гаргасан бөгөөд энэ нь түүний хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр нь юм. Тэрээр өсөж яваа хүүхдүүдэд хөл бөмбөгийн спортын ач холбогдлыг ойлгуулж тэднийг бие бэлдрийн болон сэтгэл санааны хувьд хөгжихэд туслахыг зорддог. Түүний амьдралын зарчим нь хичээл зүтгэл, төвчээр, эерэг хандлага зэрэгт тулгуурладаг. Сон Мин Хён нь нүүбийн хүнс хөтөлбөрийн глобал сайн дурын элчээр томилогдсон бөгөөд дэлхийд даяар өлсгөлөнтэй тэмцэх үүсэд хувь нэмэр оруулж байна. Түүний хувийн амьдралын туршлага гадаадад гэр бүлээсээ хол амьдарч байсан нь түүнд хүмүүнлэгийн үйлсэд оролцох урам зориг өгсөн гэжээ. Мөн тэрээр Солонгосын галт төмөрт өртсөн иргэдэд 100 мянган фунтын хандив өргөсөн бөгөөд COVID-19 цар тахлын үед ч тусламж үзүүлсэн. Сон Мин Хён нь Английн Премьер Лигийн түүхэнд 100 гол оруулсан анхны Аз тоглогч болсон бөгөөд 2022 онд алтан бут шагналыг хүртсэн. Түүний амжилт нь зөвхөн хөл бөмбөгийн талбайд төдийгүй дэлхийд даяар өсөж яваа залуу тамирчдад урам өгдөг. Сон Мин Хён нь 1992 оны 7 дугаар сарын 8-нд Чунчон хотод төржээ. Түүний аав Сон Ун Жун нь хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан бөгөөд хожим нь дасгалжуулагч болсон. Ээж Ун Жагил нь гэрийн эзэгтэй бөгөөд гэр бүлээ халамжилж дэмжиж байсан. Аав нь хүүгээ багаас нь хөл бөмбөгийн спортод бэлтгэж эхэлсэн. Тэр өдөр бүр хөл бөмбөгийн суулт дасгал хийж хүүгээ техникийн ур чадвар, төвчээртэй байхад сургажээ. Сон Мин Хён нь өөрөө энэ бэлтгэлийг маш хүнд гэж дурссан байдаг. Аав нь хүүгээ гэмтэлтэй байсан ч хичээл зүтгэлтэй байхад нь сургаж түүний амжилтанд хүрэх замыг нь тавьсан. Германд суралцах замнал. Сон Мин Хён 16 настайдаа Германы Хамбургийн багийн өсвөрийн академид элссэн. Гэр бүл нь санхүүгийн бэрхшээлтэй байсан ч аав нь хүүгээ дагаж Германд хамт очиж түүнийг дэмжсэн. Тэд хэлний бэрхшээлтэй байсан ч аав нь хүүхэлдэйн кино үзэж хүүгээ герман хэл сурахад нь тусалсан. Энэ үе нь Сон Мин Хён болон түүний гэр бүлд хамгийн хүнд үе байсан ч тэдний төвчээр зүтгэл нь хүүгийн амжилтанд хүрэх үндэс болсон юм. Түүний амьдралын түүх нь аав ээжийнх нь хайр, төвчээр зүтгэлийн үр дүн, гэр бүлийн дэмжлэгийн нөлөө, ач холбогдол нь өсөж яваа залуучуудад ойлгуулахад тусалдаг. Баярлалаа.